За сайн бацгаана уу? Ингээд бичих бясалгал, ярих бясалгал онлайн сургалтын модератор багш Мишка байна. Өнөөдөр та нартай би хар аура гэрлэн бүрхүүл гэж юу вэ гэдэг сэдвээр ярилцахад бэлэн болоод байна. За хүн болгонд үндсэн 7 хүрд байдаг гэж би өмнөх бичлэгээр оруулсан байгаа. Үндсэн 7 хүрд өөр өөрийн гэсэн гэрэл буюу өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэрхүү гэрэл нь хүний биеийг бүрхээд та бидний мэддэг аура гэсэн үг юм аа. Тэгэхээр хүн болгонд төрөлхийн аура гэрлэн бүрхүүл гэж байдаг. Тэрхүү гэрлэн бүрхүүл нь үндсэн 7 хүрд нь баланстай байгаагаас шалтгаалаад бүдгэрч эсвэл тодорч эсвэл янз бүрийн хэлбэрт орж идэг. Гэтэл хар аура гэрлэн бүрхүүл буюу сөрөг энергитэй хар гэрэл өөрөөсөө цацруулж байгаа хүмүүс бас байдаг байхны. Энэ нь яагаад ийм зүйл тохиолддог вэ? Юунаас шалтгаалдаг вэ? Ийм зүйлийг хэрхэн яаж арилгах вэ гэдэг талаар одоо би та нартай танилцуулж өгөх гэж байна. За хар аура гэрлэн бүрхүүл бол ихэвчлэн хүний бусдыг болон өөрийгөө чин сэтгэлээсээ уучлахыг хүсэхгүй байгаа мэдрэмжээс ихэвчлэн төрж идэг. Энэ бол төрмөл буюу та цаанаасаа л хар авраатай байсан гэсэн үг биш. Энэ бол олдмол зүйл, таны амьдрал болж байгаа үйл явдлуудаас шалтгаалan танд ийм зүйл тохиолдоод та үүнийгээ мэдэхгүй энэ мэдрэмжтэйгээ удаан хамт явснаас болоод таны гэрлэн бүрхүүл хар өнгөтэй буюу хар авраатай болсон байх магадaltaй юм а. Дараагийн шалтгаан нь бол таны хайртай дотны хүмүүст үхэл хагцал тохиолдох үед хүн маш их уйтгар гуниг цөхрөл, гомдол, харуулслын энергийн түвшинд очдог. Тийм энергийн түвшинд очсноос болоод мөн гэрлэн бүрхүүл хар болох шалтгаануудын нэг болж өгдөг юм а. За мөн дараагийн шалтгаан нь гэвэл таны биетэй нь нэг төрлийн өвчнөйтэйгээ маш удаан яваад тэр өвчин таныг дотроос чинь идэж, таныг өвтгөж, зовоож, шаналгаж байгаа тохиолдолд тэрэндээ ингэж мэрэгцээр байгаа тэр зөвөр шаналлаасаа болоод хүн маш их хар гэрлэн бүрхүүл буюу хар авраатай болж хувирсан байдаг. Гэхдээ хар авра гэдэг бол таны амьдралын тань турш тантай хамт байх зүйл биш. Энэ бол шилждэг зүйл, энэ бол өөрчлөгддөг зүйл, энэ бол тодорхой хугацаанд тантай хамт байдаг зүйл учраас үүний учир шалтгааныг олж үүнийгээ өөрчилж, шинчилж өөрийн үндсэн мөн чанар буюу өөрийн байглаасаа төрсөн гэрлэн бүрхүүлүүд тодосгох боломж болцоо бол байдаг юм а. За та өөрийгөө хар авра гэрлэн бүрхүүлтэй болсон эсгээ яаж мэдэх вэ гэхээр та хэн нэгэнд чин сэтгэлээсээ гомдоод түүнийгээ чин сэтгэлээсээ уучлсан уу? Өөрөө та бусдад уучлсан гэж ярьдаг боловч та өөрөө уучлахыг хүсэхгүй байгаа тохиолдолд энэ айжмар таны дотор бугалж явсаар байгаа таны гэрлэн бүрхүүлд хар байдлаар нөлөөлөх нэг шалтгаан болж өгд юм а. Энэ бол хүмүүст ихэвчлэн тохиолддог зүйл. Гэхдээ хар аура гэдэг зүйлийг та сөрөг энергитэй бүү андуураарай. Сөрөг энерги гэдэг нь танд өдөр тутам тохиолдож байгаа уур уцаар, гомдол, цөхрөл, нэг удаа тохиолдож байгаа сэтгэл хөдлөлүүдийг бол сөрөг энерги гэж хэлээд байгаа. Гэхдээ энэ сөрөг сэтгэл хөдлөлөөс болсон сөрөг энергиуд бол хар аура гэсэн үг биш юм а. Хар аура гэдэг зүйл бол тантай бас нэлээд удаан хамт байсан. Тийм зүйлийг хэлж байгаа. За таны үндсэн 7 хүрдний гэрэл буюу таны үндсэн төрөлхийн аура гэрлэн бүрхүүл бол дотроосоо цацарч, дотроосоо гэрэлтжээдэг бол хар аура бол бусдын энергийг сорж, бусдын эрчмийг сорж өөрийгөө тэжээдэг тийм ялгаатай байгаа. Тэгэхээр та хар авраатай хүмүүсийг яаж таньж мэдэх вэ гэхээр эдгээр хүмүүс бол нэг зүйлийг маш удаан өөртөө тогтоон байрсан хүмүүс гэсэн үг. Жишээ нь нэг өвчнөйтэйгөө маш удаан зурлалцсан гэхдээ тэр нь идэхгүй, өөрөө ч эдгэхийг хүсэхгүй байгаа тэр зүйл. Яагаад вэ гэвэл хин нэгэнд өвчтөй гэж хэлснээрээ өрөвдөлтөй харагдсанараа тэр нь өөрт нь давуу тал болж ийн гэж андуурж эндүрж байгаа зүйл. Эрэг сэтгэлтэй эрэг авраа гэрлэн бүрхүүлтэй байгаа хүн бол аль болох тэр өвчнөө эдгэхийг хүснэ, аль болох тэр өвчнөөсөө салахыг хүснэ, аз жаргалтай, баяр баясгалтай байхыг хүснэ. Гэтэл тэрнтэйгээ л зуралдаад яг л тийм төвшөндөө байхыг хүсээд байна гэдэг бол энд нэг учир шалтгаан байна гэсэн үг. За нөгөөтэйгүр бас маш их хохирол амссан юм шиг ярьдаг боловч тэр зүйлээ бусдаас болсон хохирлоо, зүрх сэтгэлийн хохирлоо эдгэхийг буюу уучлахыг огт хүсэхгүй байгаа зүйлийг бас хэлж байгаа. Энэ нь бол тийм ээ би уучлсан гэж нүүрэн дээрээ хэлээд байгаа боловч чин сэтгэлээсээ уучлахыг өөрөө дотроо хүсэхгүй байгаа нэг төрөл. Энэ нь хитрхи удаан тантай ингэж хамттай байсан тийм үү? Та тэр талаар хитрхи удаан бодсноос болоод хар авра
хүчтэй байна уу, сул байна уу гэдэг ялгаа гарч ирж байдаг. Хэрвээ магадгүй энэ мэдрэмж тантай маш удсан бол нэлээд хүчээ авсан байдаг. Тэгэхээр бусдын эерэг энергийг сорж идэг болдог гэсэн. Тэгэхээр эерэг энергитэй хүн буюу үндсэн 7 аура гэрлэн бүрхүүлэн бүрэн бүтэн гэмтэлгүй байгаа хүн бол үргэлж өөдрөг, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, аливаа зүйлийн өрөөл сайн сайхныг харж чаддаг, хин нэгэн таныг гомдоовол тэр дор нь уучлж, чин сэтгэлээсээ өршөөж чаддаг байхад хар авраатай хүн бол эсэргээрээ энэ бүх үйлдэлийг эсэргээрээ хийгээд яваад байдаг. Уучлсан гэж хэлсэн ч уучлдаггүй тэр хүмүүсийн эерэг эрчим буюу хөгжилтэй байдал, аз жаргалтай байдлыг өөрлөгөө сорж ингэж тэжээгдэж яадаг. Эсэргээрээ тэдгээр хүмүүсийг уурлуулж, бухимдуулж байгаа нь өөрт нь маш гоё өдрөмж аваад ингэж яваад байдаг. Гэхдээ мэдээж хүн болгон энэ энергитагаа, энэ хар авраатайгаа удаан байхыг хүсэхгүй. Энэ мэдрэмж танд нэлээд удаан хамт байсан бол, нэлээд хүчээ авсан бол та ямар нэг оролдлого хийсэн ч, ямар нэг үйлдэл хийсэн ч тэр нь ямар ч амжилтгүй болоод байдаг. Харин эсэргээрээ энэ төдийлөн удаагүй тань саяхнаас ийм байдал үүссэн бол магадгүй үхэл хавцал тохиолдоод, магадгүй нэг гомдол цохирол учраад, магадгүй нэг шинэ өвчнийхээ талаар мэдээд танд ийм зүйл саяхан төрсөн бол маш хурдан идэх боломжтой. Та үүнийг маш хурдан шинжилж, өөрчилж, өөрийнхөө төрлөх аура гэрлэн бүрхүүлүүдийг тодруулах боломжтой байна гэсэн үг. Гэтэл танд эсэргээрээ маш удаан хадгалагдсан бол нэлээд хүчээ авцсан та өөрийгөө энэ бол би биш, би өмнө нь ийм байгаагүй гэдгээ мэдж байгаа хэрнээ өөрчлөхийг хүсэхгүй байна гэдэг бол энэ бол маш утцсан байна гэсэн үг. Тийм учраас та өөр хүний бусдын тусламжийг авах шаардлагатай гэсэн үг. Энэ нь бол аура онцлогоо имжлэгэнд явах засал хийлгэх эсвэл эерэг энергитэй хүнтэй хамт удаан байж тэрхүү хүнээс тусламж ичил санаа зовхгүйгээр гуйх шаардлага танд үүснэ гэсэн үг юм аа. Эсвэргээрээ хүмүүс ярьдаг тэр бол айгүй хар энергитэй сөрөг хүн, би тэр хүнтэй хамт баймааргүй. Эсвэл би тэр хүнтэй найзалмааргүй байна гэж боддог. Гэхдээ та ингэж бодож битгий эндүрээрээ яагаад гэвэл энэ бол хүний насан туршдаа хамт байдаг зүйл биш. Энэ бол тодорхой цаг хугацаанд тохиолдож байгаа шинж тэмдэг учраас энэ зүйлийг нь та арилгахад тэр хүмүүст туслах хэрэгтэй. Магадгүй таны эргэн тойронд яг ийм энергитэй, яг ийм мэдрэмжтэй хүн байгаа бол та тэдгээр хүмүүст тусалж шинэ арга гарч хайхад нь, оролдлого хийхэд нь, өөрийгөө өөрчлөхөд нь туслах ёстой гэсэн үг шүү. Тэрнээс биш эсэргээрээ за энэстэй хар энергитэй хүн дандаа юм ярихаар уй тургуй нэг уур уцаартай зүйл ярьдаг. Би энэ хүнтэй хамт баймааргүй байна гэд харилцаагаа салгалаа гэж бодоход хүний амьдрал баялаг, тэр хүн эргээд энгийн болно, эргээд зүгээр болно, эргээд өөрийнхөө төрлөх гэрлүүдийг гэрэлтүүлж чадах тэр тохиолдолд бол та өөрөө эсэргээрээ хин нэгэнд харгас хандсан байна гэсэн үг юм аа. За ингээд энэ шинж тэмдгүүд танд мэдрэгдээд эсвэл таны ойр дотны хүнд мэдрэгдээд байгаа бол ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхлээр мэдээж эхлээд өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ээ би яг ийм болоод байна. Эсвэл тийм ээ яг тэр найз маань тэр хүн ч юм уу ийм мэдрэмжтэй байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч оншийг нь олж тогтооно. Түүний дараа ямар арга хэмжээнүүд авах вэ гэвэл мэдээж бясалгал хийн, дасгал хөдөлгөөн хийн, эерэг энерги ялгаруулдаг хоол хүнс өөртөө хэрэглэн, өөдрөг сэтгэлтэй байна, байгальд гарна, өөртөө ажиллана гэх мэтчлэн үйлдэлүүдийг хийх шаардлагатай болно. Бас энэ сөрөг энергитэй буюу хар авраатай байгаа хүмүүс бол хүнсний бүтээгдэхүүнүүдийг маш буруу сонгож хэрэглэдэг. Жишээ нь үргэлж түргэн хоол, бэлэн хоол, эсвэл чихэр шоколад өөрийнхөө сахарын хэмжээг ихсгсэн сэтгэл зүйн энэ эмоц байнга ингэж өөрчлөлтөнд оруулах тийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгоод байдаг шүү. Энийг аливаа амиг угаасаа хэтрүүлэх юм бол хор болдог учраас эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг удаан хэрэглэснээр эсэргээрээ таны зан характерт бас сөрөг нөлөө үзүүлж байдаг учраас та өнөөдрөөс эхлэн эерэг энергитэй хоол хүнсийг идэж эрүүл хооллолтод бас өөрийгөө туршаад үзээрэй. Өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эрүүл хооллолтоор хооллох нь маш чухал зүйлүүдийн нэг юм шүү. За тэгээд та дээрх аргуудыг хэрэглэснээр таны энэ хар авраа гэрлэн бүрхүүл бол сарниж алга болно. Энерги бол эрэгч бай, сөрөгч бай, шилждэг, хувьсан өөрчлөгдөж зүйл гэдгийг бол би видео болгоноороо яриад байдаг. Энэ энергийг өөрчилж чадах хүн зөвхөн та. Энэ бол зөвхөн таны амьдрал. Та
та өөрөө өөрчлөе гэсэн бодол сэтгэхүй өөрөө өөртөө суулгаж энэ бүхний хүлээн зөвшөөрснөөр энэ бүх өөрчлөлтүүд ирнэ. Харин та энэ зүйлүүдийг одоо олж мэдээд өөрийнхөө төрлөх үндсэн 7 урдуудын гэрэл гэгээг өөрөөсөө цацруулж эхэлснээр таны амьдрал бол маш өөрөөр өөрчлөгдөн, илүү сайхан гэрэл гэгээтэй болно, илүү өөдрөг, илүү аз жаргалтай, илүү ахиц амжилттай байх болно. Тийм учраас мэдээж та аз жаргалтай гэрэл гэгээтэй сайн сайхан амьдрахын тулд өөрийнхөө энэ хар ауран гэрлэн бүрхүүлтэй тэмцэж өөрийгөө ийм байна уу, үгүй байна уу гэдгийг оншилж тогтоогоод эдгээр үйлдэлүүдэд арга хэмжээ авах цаг нь болсон шүү гэдгийг би бас энэ видеогоор илэрхийлэхийг хүсэж байна. За мэдээж хэрэг зөвхөн хүсэл сонирхлоор бүх зүйл бүтэхгүй, та хүсэл сонирхолтой байсан ч гэсэн үйлдэл хийж энэ бүхэн өөрчлөгдөх, шинжлэгдэх болно. Хин нэг чин сэтгэлээсээ уучлах бол мэдээж амаргүй байдаг, хэцүү байдаг учраас ихэнх хүмүүс чаддаггүй. Гэхдээ учир шалтгааны нь олчих юм бол яаж уучлах, мөн энэ уучлахгүй байхаар танд юу болоод байгаа, нөгөө хүнд юу болоод байгаа, сөрөг учир шалтгааныг нь ойлгочих юм бол хүн чин сэтгэлээсээ уучлах ёстой байна гэдгээ ухаарад ирдэг. Та энэ зүйлийг ухамсарлаад хин нэгнийг хайртай дотны хүнээ чин сэтгэлээсээ уучлах нь маш чухал. Уучлал гэдгийг тэр хүнд би чамааг уучлаа гэж хэлээд эсвэл өөртөө би тэр хүнийг уучлсан гэж худлаа яриад байгаа хэлээгүй маа. Энэ бол чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ авч хаяхыг хэлж байгаа. Мэдээж энэ бол хэцүү. Энэнд бол маш олон оролдлогууд, маш олон магадгүй маш их цаг хугацаач орж магадгүй. Гэхдээ та хичээгээд хийгээд үзэх юм бол энэ бол өөрчлөгддөг зүйл юм шүү. Энийг хүн болгон хийх боломжтой зүйл гэдгийг дахин сануулахыг би хүсэж байна. Та тэрхүү зүйлийг хүлээн зөвшөөрөөд уучлах гэсэн шийдвэр гаргаад түүндээ үнэнч байснаар таны хар аавраа гэрлэн бүрхүүл алга болж таны дотоод үндсэн 7 хүрдний тань жинхэнэ төрлөх гэрлэн бүрхүүл ялгарч тодорч гэрэлтдэг байгаа. Энэ бол хүн болгонд байдаг, хүн болгонд байх ёстой гэрлэн бүрхүүл. Аавраа гэрлэн бүрхүүл бол хүний амьдралтай холбоотой байдаг. Хүний насан эцлээд дуусах тийм үү, амьсгалан зогсох хүртэл аавраа гэрлэн бүрхүүл байдаг. Хүний амьсгал зогсноор хүний аавраа гэрлэн бүрхүүл сарниж алга болдог зүйл байгаа. Тэгэхээр таны дотор байгаа, таны хар аавраны чинь дотор нуугдсан, доор нь далдлагдсан байгаа тэр гэрлэн бүрхүүлээ олж тэр гэрлэн бүрхүүлийнхаа үндсэн байгалийн шин чанаруудыг илүү гэрэлтүүлж, тодруулж тэр хүчийг гаргаж ирээрэй гэж би та нартай бас хэлмээр байна. За та хар аавра гэж ярихаар сөрөг энергитэй бүү андуураарай. Сөрөг энерги гэдэг нь бол тухайн өдөр танд тохиолдож байгаа янз бүрийн сөрөг характер тийм үү? Сөрөг зүйлүүдээс болсон, сөрөг энергиэс болсон шин чанарыг хэлж байгаа болохоос биш, хар аавратай гэсэн үг биш. Хүн сөрөг зан чанар ч юм уу, сөрөг ааш характер гаргалаа гэд хар аавратай болсон гэсэн үг биш юм аа. Энэ бол учир шалтгааныг би танд дурдж хэлсэн, дээр дурдсан 3 шалтгаан маш удаан хугацаанд таны биед хадгалагдсанаас болоод үүсдэг зүйлүүд юм шүү гэж гэсэн үг юм аа. Хар аавратай байгаа хүн бол бусад хажуудаа байгаа хүмүүстэй таагүй мэдрэмжийг төрүүлж яадаг, уйтгар гуниг, уу, гашуу, гомдол, харуусал, цөхрлийн төвшөнд авчирж яадаг бол эерэг энергитэй өөрийн төрлөх энерги гэрэлтүүлж чаддаг хүмүүс бол өөдрөг, өөртөө ихтэй, эргэн тойрныхоо хүмүүст үргэлж гэрэл гээгээ ухаарл хайрлж яадаг байгаа шүү. Дэлхий дээрх хүн бүхэн сайн сайхан төгс зан чанартай байдаггүй. Хамгийн төгс хүнд ч гэсэн уйтгар гуниг, уу, гашуу, гомдол, харамсал, цөхрөл гэх мэтчлэн мэдрэмж сэтгэл хөдлөлүүд байсаар байдаг. Тэгэхээр танд ийм мэдрэмжүүд төрж байгаагаар та би бол муу хүн юм байна, эсвэл тэр муу хүн юм байна гэж бодох шаардлагагүй. Энэ бол муу хүн үү, сайн хүн үү гэдэг зүйл биш. Энэ бол зүгээр л танд яг одоо тохиолдож байгаа мэдрэмж буюу уу, гашуу, өөр чин тохиолдож байгаа тэр хар энергийг та давн туулж чадсан уу, чадаагүй юу, түүнийг хүлээн зөвшөөрөд байна уу, эсвэл түүнтэйгээ тэмцэх гээд байна уу гэдгээс л шалтгаалаад өөр байгаа юм аа. Яагаад хүмүүс хүлээн зөвшөөрөхөд хүрдэг вэ гэхээр тэрхүү зүйл нь эхэндээ мэдээж таагүй байна. Танд ингээл үргэлж хийнэгэнд гомдох, хэцүү санагдан, зүрх сэтгэлтэй өвдөн, физиолог болон ухамсарын бие, зүрх сэтгэл чинь, сүнсэн бие чинь гомдож эхэлдэг. Гомдоод байгаа нь танд таагүй боловч энэ нь хитрхи удаан үргэлжлээд ирэхээр таны бодол санааг эргүүлж эхэлдэг. Гэхдээ энэ бол та биш. Тэр уур уцаар, тэр гомдол цөхрөл, тэр харуусал бол та биш. Энэ бол зүгээр л энергийн мэдрэмж ахгүй юу? Энэ зүгээр л сэтгэл хөдлөл шүү. Та энэ сэтгэл хөдлөлөө удирдах сурчих юм бол
жинхэнэ таны өөрийн тань төрлөх шин чанарууд гарч ирнэ. Хүмүүс ярьдаг штэ. Би бол ингээл багтаа айгу цоглог, ирч хүчтэй, айгу тийм гэрэлцсэн охин байсан. Одоо бол нэг иймэрхүү байна ч гэдэг юм ингэж ярьдаг. Та одоо ийм болцсон байгаагаараа үргэлж ийм байна гэсэн үг биш шүү. Та өөрийгөө аврах боломжтой, та өөрийгөө өөрчлөх боломжтой, та өөрийгөө төрлөх зан чанар, төрлөх мэдрэмжүүдийг сэргээх тийм хүчтэй гэдгээ санах хэрэгтэй. Энэ нь магадгүй хийхэд хэцүү байдаг боловч та хийж чадах ёстой, хийж чаддаг гэдгээ мэдчих хэрэгтэй юм аа. Тэгэхээр таны тэр сөрөг зан чанарууд, таныг тэр илтгэхэд байгаа муухай зүйлүүд, хар энерги чинь та биш. Энэ бол зүгээр л танд дамжин өнгөрсөн, танд төр зөөр оршин тогтноод байгаа тэр энерги юм аа. Тэрхүү энергийг шилжүүлээд өөрөөсөө гаргаад өөрөөсөө түлхэж чадах юм бол таны мөн чанар буюу дотор тань байдаг жинхэнэ төрлөх зан чанар чинь гарч ирнэ. Та нөгөө л аз жаргалтай, инээх дуртай, өөдрөг сэтгэлтэй, өөрөө өөртөө итгэлтэй, гайхалтай бүсгүй, гайхалтай залуу байх боломжтой гэдгийг би та нартай сануулмаар байна. За ингээд дараагийн видеогоор уулзтлаа баяртай. Хар энергитайгаа ажиллаж өөрөө өөрийнхөө төрлөх зан чанар, гэрэл гэгээ гаргаж ирээрэй гэж одоо та нартай зөвлөмөр байна. Ингээд дараагийнхаа видеогоор уулзтлаа. Түр баяртай.